одоо яг энийг хэлэхээр одоо гэрийнх үстэй гэдэг шиг. Юу гэдгийг. Гэтэ манай гэрийнхэн бол за чи ингээд юм ойж олно. Ингээд нормалтай ингээд тэмцээн уралдаанд орж олно. Юу юугүй нэг хөдөө очиод амьдрчихгүй байгаа зүтэй гэж манай гэрийнх айгүй их тэгдэг. Яг гоо санаа нийлсэн хүн, сэтгэл нийцсэн хүн гараад ирвэл одоо тэгээд хот хөдөө хамаагүй л амьдрах бах та. Мөнгөн сартай утсыг мөрийн дагуулж хатглаа. Хатгалт бүртээ хайраа шингээж, амьсгаа бүртээ өрөө шингэж, үйлс бүтээлэн нөөдөө байхыг үнэт бэлтгэж өгөөд нэрэлтаа. Оо найрч. Яа. За би Төв аймгийн Эрдэнэ санд сумын харьяат. Одоо Уйгул нутаг маань Төв аймгийн Эрдэнэ санд. Тэгээд одоо яг сүүлийн 6 жил бол Улаанбаатар хотод сураад ажиллаад амьдарч байна. 6 жилийн өмнөөс ер нь яг эхэлсэн. Одоо нэг 100 утас эвлүүлж эхэлсэн маань 106 яг 6 жилийн өмнөөс ингээд нэг дайлан ойж эхэлж ирсэн юм байна. Яг энийг ярьж болохгүй мэдэхгүй л байна. Гэтэл ээж бэж уурлах байх. Гэтэ бол яг ингээд анхны дайлан маань аавд бол эхлээгөө. Тэгээд бас нэг өөр хүнд ойж эхлэхгүйсэн. Гэтэ тэр хүн маань нэг бүтээг байхгүй. Тэгэхээр тэр дайлангаа ч үгч чадаагүй. Ер нь тэгээд тэрнээс хойш ингээд 100 ороож болох юм байна. 100 ороогоод ингээд одоо юу гэдэг сул цагтаа яг ингээд өөрөө зүгээр суухдаа айгүй ном уншдаг гэсэн байхгүй юм. Зохиолын ном уншдаг гэсэн. Тэгээд ном унших чинь зүгээр нэг ингээд тэгээд дээрэс нь би нэг юм одоо юу гэдэг ингээд хүнд хэрэгтэй нэг ном уншдаг. Зүгээр нэг юм уран зохиол тал руугаа нэг зохиол тиймэрхүү ном уншдаг гэсэн учраас за би бол энийг уншаад ингээд суугаад байвал надад ямар ч үр ашиггүй юм байна. Тэгээд би одоо ингээд сэтгүүлч зохиолч болохгүйгээс хойш. Тийм болохоор гээд яг 100 орох урлагийг хийж эхлүүлж ирсэн байгаа. Дэрвийг харцаа чамдаа нэлгээгээд дэлхийн одтой хансан саасан юм одоо би яг 15 настайгаас хойш ингээд ажил хийгээд сураад яг ингэж явсан учраас ингээд одоо яг одоо бол ингээд 21 22 тоо ингээд ажилгүй нэг өдөр сууч чаддаггүй. Яг ингээд юм заавал хийх ёстой. Ингээд шин зүйлийг хийж ингээд заавал ажилтай орлоготой байх ёстой гэдэг ингээд бүр юм хугтгуунтай болсон байхгүй. Тэгээд хамгийн түрүүнд би яг залхуу хүмүүст бүр ингээд үнэхээр голын дургу. Одоо ер нь бол сүүлийн үед ингээд сошиал дээр идэвхтэй байгаад ингээд өдөр болго стори оруулаад пост оруулаад ирэнгүүт сөрөг хүмүүс айгүй их байдаг л та. Энийг хүүхэ одоо хийх ажилгүй мүү сурж боловсрох насн дээрээ гэл тэгэхэд тэр хүмүүс ингээд намайг сураад давхар ингээд 2 ажил хийгээд тэгээ юм оёо сууж байгаа хинж мэдгүй шүү дээ. Тэгээд би ингээд сурж байгаа шүү. Би ингээд ажил хийж байгаа шүү гэдгээ бас нэг тийм мэдгдүүлэхгүй зүгээр ингээд би юм ойж байгаа л гэдэг нэг юм ингээд өөртөө нэг юм бас нэрийн хуудас болгоцсон байгаа. Одоо крашлдаг нөө байхгүй. Хордон нэцэжтэй. Одоо хүний хүнтэй суухыг одоо би ч хийдэн, би ч зөвлөн гэж юу аах. Гэтэ бас ингээд сэтгэлээ дагуул гардаг л бах та тий хүний сэтгэл мэддэг ороо бах та. 6 жилийн өмнө хотод орж ирэхдээ би буцаад энэ газараас авах юм авна тий сурж боловсрох зүйл тий тиймэрхүү зүйл авчаад би буцаад яахын аргагүй хөдөө оронд тутчих амьдрнаа гэдэг утгаараа ч гэсэн цэцэрлэгийн багшийн мэргэжлийг сонгосон. Цэцэрлэгийн багшийн мэргэжил нь болохоор ингээд хаач утсан ажилтай тий зүгээр нэг юм багийн төв дээр очисон ч гэсэн ингээд цэцэрлэгт ингээд багийн төвийн цэцэрлэг байлгачих боломжтой тий зуны гэр цэцэрлэг гаргачих боломжтой. торгон өмсөд гарвал үзгэлэнтэй банли өндөр сумын мөнгөши үзвэл зангирмаар банли өдлөө бүрд настай нүзүүн залуугаар санамаар банли хоо. Ер нь бол нэг 100-ны нэг 90% нь яг ингээд нутгийнхаа залуутай суудсан тий одоо ингээд тэр нөхөр нь ингээд адуугийн аваад унах морийг бэлдээд ирсэн байдаг ч юм уу тий тиймэрхүү байдаг болохоор ер нь бас хөдөө орон нутагт ингээд хүмүүс нэг тэгэл хэдэж штэ ингээд хөдөө ингээд дандаа эрэгтэйчүүд нь байгаад байна гэх мэтчлээ. Тэгэхэд ингээд хөөрхөн зөндөө олон охтууд байгаа штэ бас тэнд чинь тий яг гоо сэтгэлээ дагаад үлдсэн сургууль соёлдоо ороогүй за зарим нь ингээд сургуулаа төгссөн ч гэсэн гоё ингээд мал дээрээ гарцсан тэгээд ингээд үр хөвгттэй болоо сайхан амьдарч байгаа хүмүүс ер нь бол яг миний өнцгөөс гэх юм бол яг сүүлийн 2 жилийн хугацаанд бол илүү их байгаа юм шиг харагдсан. Гэхдээ юу штэ байдгийн зүгээр байдаг байхгүй юу? Яг ингээд за одоо тэр тэмцээнд явлаа гэж нэг пост хийхэд за хүрээд тэр адууг чинь бэлдээ бэж юм бэж. Тэгээ очихоор үнэхээр бүгдээр худардаг. Очихоор сүдрээч үзүүлдэг. Гэтэ би хизээч хүнд найдадгүй. Би тэр миний юмыг бэлдээд ирэх юм чинь
Би одоо тхэн чинь гэдэг ерөөсөө хизээж хүнээр нэг юм хүний гар харж угаасаа анханасаа сураагүй учраас за би тэнд очиод тийм өртөө тэгэхэд ингээд очичин гэх мэтчлэн би ерөөсөө хизээж хүнийг хүн харж найдаж байгаагүй бас тийм болохоор ч тэр ер нь бол ингээл нэг 800 700 800 км эмхтэй хүн ганцаархнаа машин бариад явна гэдэг бол барагтай хүнээс гарахааргүй зориг шүү дээ. Тэгэхэд ингээл шөнө 10-11 хүртэл ажиллаа хичээл маргааш өглөө нь ингээд 9 цаг тэмцээн эхэлнэ гэхэд би шөнийн 1-2 гээл гар авчижсэн. Янз бүрийн тэмцээн уралдаанд ороод ингээд явхад хамгийн түрүүнд яг миний нэрнээс өмнө миний нутгийн нэр, миний аавын нэр дуудагддаг. Айгу баярлдаг. Ер нь бол ингээд яг Төв аймгийн Эрдэнэсанд гэдэг сайхан нутгаар овголдог. За тэгээд бас дээрэс нь ингээд одоо ингээд фэйсбүүкийн миний бичлэг зургийг шеэр хийсэн хүмүүс хэн байдаг манай сумынхан л байдаг байхгүй юу. Тэгэхээр ингээд аюу гоё нутгаараа барахдаг, гоё сайхан хөдөө нутагт туссандөө баярлдаг. Тэгээд ер нь бол одоо ингээд гоё дэмждэгт аюух баярлдаг. Сумынхныгаа ингээд өөр одоо ингээд сошиал дээр мэдээж ингээд сөрөг хүмүүс аюух байдаг шүү дээ. Тэгэл зүгээр ингээд жишээ нь зүгээр нэг юм хальт нэг юм хүсээ задгаа тавьсан нэг дээлтэй бичлэг оруулсан багтал хүсээ боо гэж ороод ирдэг. Тэгэхэд ингээл манай сумын хичнэр доор нь орж ирэл хэрэлдэг жишээ нь. Яг ингээд гоё өмөрх нутагтай байна. Би ингээд Улаанбаатар төрсөн бол Улаанбаатар гээд овглол тэгэл явчин дээ. Тэгэхэд ингээд манай хотын охин штэ гэж хинч хэлдэггүй л байхгүй юу. Тэгэхэд ингээд өөр энэ тэнд очингуутлаа манай сумын охин гэдэг ингээд айгүй гоё юм нэр хүн дээрээ авч явж байгаадаа баярлалтай. Бас тэгээд буруу явахгүйсэн тий энэ тэнд ингээд одоо юу гэдэг буруу зүйл рүү орохгүйсэн за ингээд үнэхээр гоё өөрийгөө гоё авч явах юмсан ингээ хүмүүст гоё үлгэр жишээ болж явах юмсан ингээд надаас илүүтэйгээр бас нутгийн минь нэр ээж аавын минь нэр ингээд хамаатансаа ах дүү нарын минь нэр явдаг учраас ингээд илүү гоё явахыг хичээдэг те. 100 түүчэлэх 100 нэмэтээс өнөн цаасан хэвлэл болон цахим хэлбэрээр уншигч танд хүрч байна. Иргэдээ өмөөч өвчин. Үндэсний өдөр тутмын сонин 100 нэмэтэ